103 жилийн самга байгуулагчны төвхт 99 жилийн баяр наадмын хүчит өхийн барилдааны 5-ын даваа инх эхэлж байна. За 5-ын даваанд амамсан байдлыг танилцуулъя. 5-ын даваанд Монгол Улсын нэгэн жигмэдийн алтан сүх Улс аймгийн наран сумаараа сумын зан амралтын баян мөнхийг аймгийн гарслан дөржмийн тэнд дэвш Улс аймгийн баруун төрийн сумаараа сумын зан эрдэнэлгийн ганц сүхийг аймгийн зан тод цахны төгс жаргал Улс аймгийн өмнөд сумаараа аймгийн начин бологийн алтан гэрлийг амдаж Улс аймгийн малчин сумаараа аймгийн зан тоочингийн батцрын Улс аймгийн зүүн гоо сумын яриа дэмчгийн гүрэн хаан нарыг хинч амналгүй тунлаа. За сүрийн мөхөн барилдааны 4-ийн даваас эхлэж байна. Замралтын баян мөнхийг Монгол Улсын начин жигмэдийн алтан сүх амласан. За тунсан хоёр өхийн барилдаан дээр цаана харагдаж байна да. Аймгийн зам тоочингийн батцрын дэмчгийн гүрэн хаан нар тунсаа. Аймгийн өрсөн аймгийн цог гэрэл өнөөдөр улсын баяр наадмын 2-ын даваанд Арангалгийн Монгол сумын хөрөд Монгол Улсын өрсөн нэрнцэн бэлбэл бүрэн дуугаар хоёр давсан байна. За тунсан хоёр өхийн барилдаан энд харагдаж байна. Аймгийн өрсөн цог гэрэлийг одоогийн зам За Монгол Улсын жигмэдийн алтан сүх сумын зан амралтын баян мөнхийг амласан. 5-ын даваа начны даваа 5-ын даваа наадмын жимгээ гэж хоёр сумын зан цолтой бүх аймгийн начин цолын төлөө барилдаж байна. Монгол Улсын начин жигмэдийн алтан сүх амралтын баян мөнхийг амласан дарагдаж байна. За ингээд Улс аймгийн наран булаг сумын харьяат Улс нур галын бүх сумын зан амралтын баян мөнх Улс аймгийн зүүн гоо сумын харьяат Монгол Улсын начин жигмэдийн алтан сүгээр 5 давж аймгийн начин цолны болзлыг хангалаа. Хар багасаа барилдсан да амралтын баян мөнх сумын мандат сумын наадмын 3-4-тэй 2 шүүхтэй амралтын баян мөнх Улс аймгийн баяр на 24 оны Улс аймгийн баяр наадмын 5 давын шүгэрч аймгийн начин боллоо. Наран булаг сумын байрлаж байгаа хаа. За энэ жил бүхийн Улаангон бүхийн дэвжээнд дээр бэлтгэл сургалтаа базаасан амралтын баян мөнхөд за Баттал багшийн доор өдөр тутмын бэлтгэл сургалтаа базаасан. За тунсан ирүүхийн барилдаан дарагдаж байна. За цэн дэвш ганц үхийг амласан. Нэг юм бариад шүү дээ энэ хэл чинь. Өхийн барилдааны 5-ын даваа начин цолны даваа барилдааны талбай мод өмсөд үргэлжилсэн байна. За Батцрын Улсын начин алтан сүх 5-ын даваанд наран булаг сумын зан амралтын баян мөнхөд за аймгийн зан тод цахны төгс жаргал 5-ын даваанд аймгийн начин бологийн алтан гэрлийг амласан. За 3 бүхөөс төгс жаргал алтан гэрлийг амдаж Батцрын Уран хаан нар тунсан байгаа. За цэн дор дөрмийн цэн дэвш эрдэнэлгийн ганц үхийг амласан. За хоёр өхийн барилдаа бас тодорхой орчин төрөөгүй л өнгөрсөн жилийн дөрөв хүзүүр төрдөг түүхийг давтахгүй юу гэсэн байна. 23 оны дөрөв 23 оны наадманд 22 оны дөрөв Улс аймгийн баярны дөрөв Батулгын самбуу 23 онд үзүүлсэн. За тэрний өмнө Баасан Жавин зэрэг 21 онд төрүүлээд 22 онд үзүүлсэн.
20 он төрлөөд 21 онд зурсан байдаг. 22 онд Гинзан тод бүрсбэг. Баасан жавын сарвд Гэрлийн тод 2016 онд байнгын мөчн төдий хүрсэн улсын дэнгүүр Батцэр ургийн шийдвэрчүүд байдаг. Шүүхийн шийдвэрээс хэрэг газрын харьяа сүнтрийн дэврээс. За Цэндэж Гансүх нарын барилдаан энд харагдаж байна. За хичээн спорт радио Гинзан Тоочин Батцэр Төгс жаргал Ангилчин уран хадар Бологийн алтан гэрэлтэй энэ аль дарсан төгс жаргал 1995 оных алтан гэрэл 91 оных ямар өчтөн байна да. Төгсөн мөрдийн шагналыг таван баруун хаалган дээр олгож байгаа гэдгийг. Төгс жаргал 94 оных алтан гэрэл 91 оных 3 насны зэрэг хоёр өчтөн юм байна. За сүрийн өчүүд юм 4-ийн даваа гэсэн байгаа харагдаж байна. Цэндэж Гансүх Батбаянийг 3-ын даваанд дүүш ороод амлуулан барилдаад дүүш ороод болсон. Батбаянийг эрхчлийн наадмын хүлээхээс зураг болсон да. За цогцлын хэлтүүлээд Монгол өхөн өргөнд улс ангийн алдар цогтой бүшгүй энэ баригдаад улсын орсон төрөнд давхтай өмнө нас таарч өрөлдөж давж байсан. Бохоо зааны улсын наадмын хоёрын